180 мянган хүн амыг өөртөө багтааж буй Монголын 2 дахь том хот Дархан. 1961 онд суурь тавьсан энэ хотыг улсын нийслэлтэй холбох зам анх баригдсан цагаас хойш шинжлэгдсэнгүй байсаар 2019 онтой золглоо. 30 гаруй жил шинжлэгдэхээ хүлээн хэвтсэн Дархны зам хэмээх тамийн шоу харин төлөвлөсөн хугацаанд тавигдаж чадахгүй. Энэ талаар манай хатуу сурвалжлага баг 2 удаа сурвалжлан газар дээр нь очиж байдлыг баталгаажуулж авсан юм. Таны намтрыг харсан чинь салбарын мэрэгжлийн бус сайд юм уу да гэж харагдсан. Би бол өөрөө жолооч хүүхэд. За миний одоо бага настандаа одоо жолоочийн хавьянд аавынхаа хажууд явж өссөн. За Дархын зам бол анх 2018 онд 7 сарын 23-нд Монгол Улсын засгийн газар Азийн хөгжлийн магтаа зээлийн хэлэлцээрд орсон байдаг. 2019 оны 3 сард улсын их хурлаар энэ зээлийн гэрээ сойрхон батлагдсан. За 2019 оны 6 сарын 19-нд бол гэрээ хийгдсэн байгаа. Үйл ажиллагааны гэрээ. Дархны зам одоо яг эд ажил нь эхлээд бол 78 хонж байна. За өнөөдөртөө бол 79 хонж байна. За тэгээд энэ ажил дээр бол яг хуу энэ жил бас цагаагаар жоохон бэрхшээл байлаа. Нэг 20 хоног бороотой байсан гэж манай албаны их сурвалжуудад мэдээлэл өгж байгаа. За хоёр дахь нь бол 2-4 дэх хэсгээр жоох ажил удаашралтай байсан. Нийтдээ 5 багцуулсан юм ажил байгаа. Тэгээд бид нар бол энэ гүйцэтгэгч компаниуд, ерөнхий гүйцэтгэгч нар, зөвлөх компани, хяналтын багцын компаниудтай уулзж байгаа. Тэгээд нартай уулзаад ярилцж байхад бол энэ жилдээ багтаж 11 сарын 1 гэхэд бол бид нар гэрээт хугацаанд одоо хөдөлгөөнөөр янэ гэдэг ийм асуудал ярьж байгаа. Тэгэхээр бол би замчтай итгэж байна. Ямар ч байсан энэ жил бол 11 сарын 1 гэхэд хөдөлгөөнөөр янэ гэсэн ийм зорилттойгоор ажиллаж байна. Энэ бол зам тээврийн яамны сайд эрхэм энх хамгаалан бээр 2019 оны 9-р сарын 12-нд өгсөн ярилцлага. Энэ яриаг өгч байх тэр цаг үед Дархны зам нээлттэй хийхэд 48 хоног үлдсэн байлаа. Гэвч өнөөдрийн хүртэл энэ зам нээлттэй хийж чадаагүй. Жолоочийн хүүхэд замын сайдын ажлыг хийж чадсангүй гэж хэлж болно. Манай баг энэ ярилцлагын мөрөөр 9-р сарын 15-нд Дархны зам руу сурвалжлагын баг илгээсэн юм. Гэвч байдал газар дээрээ өөр байлаа. Ийм байдалтай байгаа зам яаж бодсон 48 хоногийн дотор хийгдэж дуусахгүй бөгөөд дуусгаж чадаагүй гэж өнөөдөр бид харсан. Учир шалтгаан нь чухам юунда байваа. Тиймээс бид энэ асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй арга бол монголчуудтайгаа ярилцах явдал гэж үзлээ. Ингэснээр бид зам тээврийн яамныхны шийдэж чадаагүй эсвэл шийдэхийг хүсээгүй ноцтой асуудлуудыг олж харсан юм. Нэгдүгээр болохоор төр замын асуудал маш хэцүү байсан байхгүй төр замын асуудал. Угаасаа төр зам хийгдээгүй газ болоод одоо биднээс нөгөө Төр замыг нь хийн хийх хэрэгтэй. Төр замыг ер нь гэрээн дээр бол биднээс хариуцах хэрэгтэй нэг хэсэг байна лээ. Тэгэнгүүтээ Тэрний төсөв мөнгөнд гаргаж өгсөн Монголын сайд төсөв мөнгөнд гараагүй. Тэгэхээр та нар илүү тэр сайн дураар хийх арга байхгүй. Байхгүй бидний хувьд бол арга байхгүй. Хоёрдугаар гэх юм бол тэр төр замын асуудал сүүлд ингийн Монголын сайд өөрөө 4.5 тэрбум төгрөг гаргаад энэ төр замаа сүүлд гэдэг хэзээ дөнгөс сайхан. Одоо онж бараг удлаасан тий. Тэгвэл бүр өрөөсөө эд оргил ачааллын үед авчиад төр замыг гаргаж өгөө за тэгвэл ерөнхийдөө хамаг бурууг зам тээврийн яамд өрүүлэх хэрэгтэй байна. Угаасаа өрөх хэрэгтэй тий. Биднээс энэ одоо энэ замыг хийхэд бол одоо энэ карьер байгаа шүү дээ. За энэ карьерийн асуудлыг яамнаас зурагтайгаа холбоотой яамнаас бүгдийг шийдэх хэрэгтэй байхгүй. Шийдсэн биднээс энэ карьераа суух, тэр карьераа суух гэж зааж өгөх хэрэгтэй байхгүй. Зааж өгөх хэрэгтэй. За бүр солилцоор нь ч хамаагүй зааж өгөх хэрэгтэй. Солилцоор координатаар нь зөвшөөрлөө өгөх хэрэгтэй байхгүй. Хүнд үүрэг даалгавар өгөөд гэрээг нь хийлгэсэн бол газрын зааж өгөх хэрэгтэй, ухстай газрын зааж өгөх хэрэгтэй. Бүх юм зааж өгөх хэрэгтэй. Бүх юм зааж. Зөвшөөрлийг өгөх хэрэгтэй. Дурган дээр нь зөвшөөрлөө өгөх хэрэгтэй. Мөн үү? Тэгэхээр тэрний зөвшөөрлийг өгөөг угаасаа яамнаас нэг 20 хэдэн газар та нар дураараа бол ирэх байхгүй. Тэгэх юм бол хууль зөрчил, төрсөн тухай хууль зөрчил явчихна. За зөв. Тэгэхээр тийм учраас зам зогссон үндсэн шалтгаан нь болохоор ерөөсөө нэгдүгээр юуны асуудал, төр замын асуудал. Төр замын асуудал, хоёрдугаар гэх юм бол материал уу карьерийн асуудлаа шийдэж өгөө. Далангийн асуудал. Далангийн карьер гэсэн. Далан гэдэг чинь одоо мосгодог ийм өндөр болгож штэ тий. Далангийн шороо материал. Шороо материал яг байна тий. Шороо. Тэр нь байхгүй боловч яамнаас гэрээ хийгээд энэ улсууд авдаг. Гэрээ хийгээд авсан чинь уг зураг дээр тэндээс ав гэж зааж өгч байгаа байхгүй. Тэгтэл чинь зааж. Тэр зураг нь байхгүй. За тэргээр хөөцөлтөөр яа тий. Тэргээр хөөцөлтөөр маргааш болно, нөгөөдөр болно. Ингээ хүн зурталтаа дарагдаад. Ингээ хүн зурталтаа дарагдаад.
Олон удаа ирдэг яамных. Яам тамгын газраас ирэнгүүтээ маргааш өгдөө шийдэн нөгөөдөө шийднэ гэдэг бол. Энэ яг хэднээс эхэлсэн хэдэв? Энэ амлалт. Энэ амлалт. Наадмаас өмнө хойно. Наадмаас өмнөөс эхэлсэн. За тэгвэл наадмаас хойно гэхдээ одоо 2 сар өнгөрсөн байна. 3 сар. За баг 3 сар. Баг 3 сар. Тэгвэл засгийн газар зам тээврийн яванд очих нь байна шүү дээ, тийм ээ? 3 асуудал байгаа шүү дээ. Карьер асуудал, төр замын асуудал тийм үү? Энэ асуудлыг бүгдээр энэ хатуу мэддэг хүмүүс сайхан тавиад өгөөч гэж би гуйж байна. Зураг дээр зураг хийхдээ анх тэгээд төр замаас болоод одоо хийж чадаагүй отосоо гэж байгаа байхгүй. Тэрийг сайн тод гаргаад өгөөч гэж би. Одоо бол ер нь бол гэрээний заалтын дагуу бол ер нь бол гэрээ байгууллагуудаа 21 хоногийн дотор биднэрд бол урьдчилгаа төгрөг өгөх ёстой байсан. За. Гэтэл одоо ямар нэгэн шалтгаанаар Гэрээ хэдэнд байгуулагдсан? 6 сарын 14-нд байна. За 6 сарын 14-нөөс хойш 21 хоног гэдэг тэгэхээр 7 сарын 1 гэхэд бол одоо байх ёстой боловч эднүсийг ямар нэгэн шалтгаан янз бүрийн юм ингээд нэг хүндрэл үүсгэж одоо нөгөө тэрэн дээр нэг хүндрэл үүсгээд тэгээд мөнгөний эднүс өгөх ёстой мөнгөний олгоогүй одоо ч олгоогүй нэгд хөдөрл одоо болж байгаа юм шиг байна. Одоо та нарт өөрсдийнхөө мөнгөөр зөвхөн өөрсдийнхөө мөнгөөр гэрэн дээр бол за яам хариуцж байгаа тийм үү. Тэгтэл тэр мөнгө өнөөдөр хүртэл орж ирээгүй. Тэгсэн хэрнээ та нар өөрсдийнхөө мөнгөөр тавиад байна. Тийм үү. Энэ бэрхшээлээ хэлээд ахлаар дандаа нэг юм шатараалсан нэг дарга нарын нэр явагдаад ингээ гацаад байна тийм үү. Хоёрдугаар та нарын одоо энэ өрөөсөө зааж өгөх ёстой координатаар зааж өгөх ёстой энэ одоо материалын одоо энэ цэгүүдийг зааж өгөөгүй маань. Өгөөгүй байхгүй. Дээр нь та нарыг ажил хийлгэхгүй дээгүрч хүн туучаад машин туучаад байна шүү дээ. Тусгай зам тавьж өгөөгүй. Энийг нь бас шийдэж өгөөгүй. Дээр нь байгаль дарамтлаад байж. 我没法施工，一挖开的话，车辆就会出事故。 одоо хэрвээ яг түр зам тавих тухай одоо манай одоо ажиллаж байгаа нөгөө замын тараас хаах боломжгүй шүү дээ. Тий. Хаах боломжгүй болохоор бид нэр одоо яг уучин нөгөө үүр хоолойг нь ухаж зайлуулах боломжгүй болчихсон. Одоо нэг ийм өвлийн усны хоолойноо тэрийг чинь зайлуулах боломж байхгүй. Тэгээ энэ яг одоо яг хажууд нь нөгөө юм шүү дээ. Түр зам тавих. Та нарын гэрээн дээр тэр түр зам гэдэг юм байхгүй тийм ээ? Түр зам өөртөө барьна гэсэн юм байхгүй. Түр замын хувьд бол тодорхой хэмжээний асуудлыг эднээс нэг хариуцах хэрэгтэй юм байдгийн байна лээ. За. Гэвч одоо засгийн газраас мөнгө нөгөөгүй учраас засгийн газраас биднээс хариуцаа түр замын байгуулж өгөөгүй эднэрт хэлсэн байхгүй юу? 变道是 хэн хэлдэг юм? 变道是 засгийн газар яг хэн гэдэг вэ? Гаднаас тийм хариу өгсөн юм уу? Тендер бичиг баримт бол түр замын зураг мөрөг бүх юм заагтаа ороогүй. Тендер төө? Тендер орохдоо шүү дээ. Энэ хаа ийм уушлаа. Тендер ороход энэгээр зам явна, ингэж явна, тэдэн төгрөгийн өртөлтэй гэж зураг нь гараагүй. Тендер одоо түр замын зураг нь гараагүй. Нэгүрэл гэх юм бол тэр зам одоо ингэж явахдаа тэдэн төгрөгийн өртөлтэй танаа хариуцна гэсэн юм яг үндсэн ирэх дээр заагдаагүй юм тийм үү? Заагдаагүй. Одоо бид нар бол ирэхдээ бол манай бид нар түр зам нөгөө Та нар бол үндсэндээ одоо юу гэдэг нь компанийнхаа одоо ур чадвар өмнө тавьж ирсэн туршлага одоо санхүүгийн чадах мадахаараа тендер чадад орцсон болохоос биш. Тэнд орцсон болохоос биш. Зам тээврийн яам та нарт энүүгээр зам тавина. Энтер гэдэг ингэсэн баталгаажсан координаттай зураг өгөх юм шүү дээ. Тэгэхээр яаж явах юм бэ? Байхгүй сүүл дараа туслан бүс биднээр хаагуур тавих гэж асуугаад яваад байна. 你告诉他，你说这个目前 би өөрөө амьдрал дээр энэ ч 社会变道， наач манай компани үү гэж. 国家养护公司 Одоо хаагуур тавих зүгээр үү гэж. Тэгж явж байна. Энэгээр гайгүй юм байна. Энтергээ бүр ярьж байгаа хийж байгаа юм шүү дээ. Хийж байгаа болохоос дурсан зураг байхгүй. За. Албаны замын одоо түр замын ажлыг бол хэдэн азаа компаниуд хариуцж ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар бол азаа компаниудыг бид нар шахах бид нар тийм өрөхгүй Азаа компаниуд хариуцж байгаа байхгүй нэг. Одоо шин булган азаа, Төвөм азаа, Сэлэнг азаа ингээд ийм 3 компани хариуцж энэ түр замын асуудлыг ярьж байгаа байхгүй. Нэгэсний төрийн компани гэж байна. тийм төрийн компани. Хариуцж байгаа боловч хийхгүй биднээсийг мань мэдгийг одоо ингээд огсоогоод байж байгаа. Газар дээрээ байдал ийм байна. Тэгэхээр жолоочийн хүүхэд сайдын ажлыг хийж чадсангүй. Чадахчгүй юм байна. 6 дугаар сарын 14-нд орж ирсэн санхүүжилт 5 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 19-нд замын тендерт ялсан компаниудын дансанд орох ёстой байсан атал бүтэн 3 сарын дараах байдлаар тэд нэгж төгрөг гар дээрээ авсангүй. Одоо тэгээд тэд чухам юугаараа зам тавих вүлээ? Хятад өөрсдийнхөө мөнгөөр нийгэм ажиллаа зогсоочолгүй додомдож байсан бол та. Харин зам тээврийн сайд энэ хооронд юу хийж байваа? Телевиз үзэж сошиал харуул мөнөөхөн жолоочийн хүүхэд чинь харин хориг найр хэссэн шигээ хутга тавилгүй махцуулгааж хундах тавилгүй арх гударч байсан дүр зураг харагддаг.
Энэ бол 9 дугаар сарын 15-ны зураг авалт. Яг энэ сурвалжлагыг хийгээд явж байхад мань сайд Дархан аймгийн хонгор суманд очиод байж байгаа сураг дуулсан. Тэгэхээр манер Дарханы энэ замаар явсан байж таарах нэ. Гэхдээ манер энэ зам нэгэнт хугацаанд нэгдэхгүй гэдгийг мэдчихсэн байсан гэсэн үг болж таарна. Тийм ч учраас замын ажилтай танилцалгүй дээгүүрэн шударч дахиад өнгөрч. Энэ этгээдийн сайд болж чадахгүйг харуулах эхний сурвалжлагыг бид энэ түргээд өндөрлүүлж байна. Дараагийн дугаартаа бид нэгэнт удирдлаггүй болсон дээрээс нь мөнгөгүй хятад компаниуд зам тавих гэж яаж халтуурдаж Монголын мөнгийг хэрхэн өрн таран хийхээр шийдсэн байгааг үзүүлсэн сурвалжлагыг хүргэх болно. Жүжигчин хүнээр сайд хийлгсэн хүрсгийн засгийн газрын алдаа ийм юмд хүргэлээ. Бүтэн 100 намрын турш улсын ажил цаад ийсэн энэ сайд харин хариуцлага хүлээх үү? Ийм тамаар явсан машин тэрэгний эвдрэл амиа алдсан хүмүүсийн хохирлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэ асуулт маш хатуу нэхэлтэйгээр үлдэж байна. Энэ зуны турш Дарханы там дээр амиа алдсан хүмүүсийн амийг зүгээр л нүдэ анаад өнгөрөх гэж юу? Сурвалжлагаас харуул энэ бүхнийг зам тээврийн яам хүлээх ёстой. Тэр тусмаа сайд хийж тогтсон жолоочийн хүүгд хүлээх ёстой хэмээн бодно. Монгол улсын ерөнхийлөгчийн замын газрын дарга